Тэ нөгөө дөрөв өдрөл гээд нөгөө юу байсан шүү дээ. Юу сайхан гээд. Тэр юм шиг бүх юмнууд сайхан юм байна. Өөрөө өрсөн ч гоё, нарлаг байсан ч гоё. Хамаг юмнууд сайхан гэж хэлээд байгаа юм бол. Тэр өдөрхөн сэтгэлийн ерөө монголчуудын сайхан гээд бодоотой юм л та. За ихэнх үзэгчтэй үндэсний их баяр наадмын мэд дэвшүүлье. Энэ удаа Монголоор хөрөлтийн подкастын ээлж дугаарыг хүргэх гэж байна. Бид энэ удаа Япон улсын иргэн Удам Монгол сургуулийн Япон хэлний багш Монгол Horizon компани захирал Ямамото Чикатай ярилцах гэж байгаа юм аа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан зочж байна уу? Сайхан зочж байна уу? Амар мэндэ. За бидний ярилцлагыг хүлээж авсан явдалд их баярлалаа. За бич баярлалаа энэ боломжийг олгож гисэн та нарт. Манай энэ ярилцлага нөгөө Монголд амьдарч байгаа. Тэгээ монголоор ярьдаг монгол ахуй соёлыг одоо бидэнтэй адилхан те ингээд мэддэг хүмүүстэй ярилцдаг юм цуврал ярилцлага юм байна. Тэгээд та бол Монголд бас багагүй хугацаанд амьдарсан хүний үед монгол ахуй соёлыг бол асар сайн мэддэг хүн байна те. Тэгээ ярилцаач гэж хүсэл тавьсан. Тийм. Тэгээд таны хувьд эхлээд ер нь өөрийгөө нэг танилцуулаач те. Монголд ер нь анх хизээ ирж байв. Яагаад Монголыг сонгож ирэх болсон байдгийг? За намайг нөгөө сая хэлээд байсан Ямамото Чика гэдэг. Тэгээд би өөрөө яаж монгол хэлний залгсан байгааг хэмбод нөгөө юу яасан байна л да. Би бод Японд их сургуулийг монгол хэлний анги сонгоцсон байсан. Токиогийн гадаад судлалын их сургуулийн монгол хэлний анги. Тэрэн дээр ингэж нэг 89 онд орсон байсан. Тэгээд анх Монголдод ирсэнийхээ 90 онд 7 сарын сүүлчээр тэр чинь бас Монголын бас түүхийн бас дурсгалтай бас мартаж болохгүй. Анхныхаа олон намныхаа сонгуул байсан. Тэр санал хурааж байсан. Тэр өдөртөөд богноор нь Бээжингээс нь галт тэргээр ирсэн байсан. Тэгээ тэрнээсээ л нэг цаастаад ингэж ерөнхийдөө Монголд салгахгүйгээр яваад байгаа юм байна л та. Монгол ерөөсөө ардчилсан хувьсгал ялж явах үед тий яг би социализмын үнийх нь мэдэхгүй. Яг тэрний өөр амьсгал үлдсэн байгаа гэхдээ яг шин үе эхэлсэн гээд бүх дээрээ Японд амар сайнаар хүлээж өгсөн. Тэр ялангуяа оюутан байгаа Монгол эдийг сурч байгаа гэсэн дэр ерөн хүмүүс бүх дээрээ айгүй ээлтэй дэмжиж өгөөд байсан байгаа. Тэр үеэсээ л нөгөө ерөнхийдөө нөгөө 92 оноос 94 онд Монгол улсын сургуулийн мэргэжлийн дэвшлүүлэгч гээд Монгол засгийн газрын тэтгэмжээр нэрээд байсан байгаа. Тэр үеийнхэн яг картын барааны үед байсан. Тэгээ нөгөө багш нар зөвхөн цалын тавьхан байхгүй, бид нар нөгөө тэтгэлэн аван гэсэн байхгүй. Тиймэрхүү үеийнхэн дээр хийхэндээ ч гэсэн жаахан хэцүү. Тэгээд би бинэ түшгэлтэй байсан байгаа учраас айгүй гоё байсан хогжилтэй. Японд монгол хэлийг монгол судлаар ерөн сурж ирсэн тий. Ер нь монгол хэлийг сурах болсон юм. За тэр үйл яг нэг талтаад нь түүхтэй, нэг талтаа нэг жаахан стратеги юм байна л да. Би 12 жилийн ахлах сургуулийнхын нэг яг Есүс өгөхний өмнөх нэг жил чулуу авч агаад Америкт явж байсан. Бүтэн нэг жилийг Америкийн айл дээр байж байгаа тэнд төгссөн байсан. Дан англи хэлээр яриад байсан Япон хэлийг жоохон мартаад мэдээж Есүсийн бэлтгэлийн юмнууд чинь мартаад тэгсэн мөрдлөний их сургуульд орохгүй болохгүй юм тий. Тэгэхэд ямар сургууль сонгох юм бод найдвартай урьж чадах юм бэ гэж удаад ажгаад. Угаасаа хэлбүүд ингэж чулуутай, англи хэлбүүд чулуутай байгаад. За тэгэл ямар хэлэнд ерөнхийдөө манай гэрээсээ өөрхөн газар байсан зүгээр юм байна. Тэгж хэлээд байжгаад гадаад судлалынхын улаан хэлний сурахын дуртай. Тэгээ тухайн үеийнхэн би англи хэл байсан. Тэгээд Америкт бас Испани хэл үзэж байсан. Тэгээд аав ээжийнх бас герман хэл, итали хэл гэдэг ерөнхийдөө хэлний хүмүүс хөгжмийн хүн байсан учраас тэр хэлэнд бас байсан учраас тэрнээс арай өөр өвөрмөц хэлийг сурах гэж удуудайсан. Тэгээд бас нэг талдаа өөр нийгмийн судлалын дуртай байсан. Тэгээд бид нарийнхэн газар зүйн номон дээр атлсан дээр бол Монгол байсан цав цагаан. Орос байна, Хятад байна, тэр бод маш дэдгэрэнгүй янз бүрийн юмнууд байсан мэт. Ганц нэг Монгол цав цагаан. Юу ч байхгүй. Тэгэхээр тэнд юу байгаа юм бэ гэж бодохоор л сонирхож байсан. Тэгээд манай сургууль бол англи хэлний багш болох боломжтой. Тэгээд нийгэм багш, газар зүй, түүхийн багш болох боломжтой байсан. Тэгээд тэр нь ер нь гой санагтаад.
Монгол судлаач болон гэхдээ түүнээс гадна бас өөрийнхөө цаашдаа амьдралын дээр ямар нэгэн багшийн мэрэгчлийнхэн Байбл зүгээрийн болов гэж бодоод. Тэгээ яг үнэндээ 3 дугаар ангид байхдаа анх 2 дугаар ангид байхдаа Монголд ирээд Монгол найзтай болоод бас монгол хэлтэй болсон байсан. Тэгэхээр ажил тэр үед англи хэлтэй, монгол хэлтэй, япон хэлтэй гэсэн япон орчуулагч зүйхэн байсан байгаад тэгсэн мөрдөд арчсан байсан. Тэгээд янз бүрийн япон монголын хамтын ажиллагааны юмнууд их бодоод байсан байгаа учраас тэрэн дээр ингэж нөгөө би боломжийг уулгацж байсан байна л та. Судалгааныхын хамтын судалгаа байсан. Чингис хааны унгонга судлан гэж байгаад 3 голын туслынхан хуурд хичээлийн хэлмэржээр оролцоод тэгээ 3 сар ерөнхийдөө Мөнгөн морид хентигийн бүх сомоодн гэж ерөн Чингис хааны домгтой газрын дээр яваад тэгээд байсан байгаад хилтэй болсон. Тэгээ өшөө жахан гүнзгий үзье гэж байгаад тэгээд Мойсийн нөгөө Монгол улсын тэтгэмжийн юмнуудыг шалгаалтанд тэмцээд тэгээд энд ирсэн байсан байгаад. Тэгээ тэр үнийхэн хүмүүсийн тусламж авсан би намайг их тусалцаа өгөөд байсан хүмүүсийн дэм бодно гэж өөрийнх нь бие уднасаараа Монголын хүмүүсийн тэр хэцүү үеийнхэн бид нарын сургалтын судалгааных нь мөнгийг удаад өгч байсан Монгол засгийн газар. Тэгэхээр тэрнийхэн бие өөрөө насаараа тэрний хариу гэдэг юм болоо нөгөө би өөрөө гэж Монголын хөгжихийн тулөө гэж зүтгэе гэж бодоод энд ирсэн байсан. Тэгэл тэр цагаас хойш ер нь Монгол тасралтгүй амьдарч байгаа юм уу те? 90 оцууд байгаад эхнийх нь нөгөө уюутны цаг бол нөгөө Жайкаг уюутан байсан Жайкагийн нөгөө хамтын ажиллагааных нь тусны чугмаар нэг судалгаанд ирээд байсан. Тэгээ 3 сарыг энд байж байгаа 3 сарыг Японд. Тэгж яваад ирээд ингэж хослуулж уюутныхын ажил хэлмэрчийн ажил тэгээд хослуулж яваад байсан байгаад би өөрөө Оксадны зүйн чиглэлээр судлаад байгаад. Угаасаа удамжлын юмнууд дуртай. Анан зохиол тэгээд ер нь Монгол бичиг мичгээс юмнуудыг бас дуртай. Тий. Монголч бол одоо тэр шалгалтад тэ нөгөө би манай багш Чойр Лувсанжа багш. Тэр мэдээч тийш тий. Монгол бичгийг мэдэхгүй гэж хэлж болохгүй юм байна л да тий. Тэр нь ирээд энд суурьсных танд Монгол ахуй соёлын хамгийн одоо татагдсан зүйл нь юу байдаг вэ? Мори. Ерөнхийдөө мори тэгээд мод аж ахуйн дээр ингэж ерөнхийдөө удамшлынхан бас урьдчийн үнийх ингээд нөгөө энэ Монголын амьдралын юмнуудыг бод ерөн нүүдлийн мод аж ахуйн дээр ингэж түшиглэж явах хэрэгтэй гэж бодоод байдаг. Гэхдээ нэг талтай энэ эрсдэс өөр хамсгал бас нөгөө удаанхан гэж бас бэлчээрийн дуурайлах гэж байдаг ч тийм сүлжилтийн асуулт. Тэр үнийхэн дээр уран нутгийн хүмүүсийн амьдрал удамшлынхан байгаа гэхдээ хот суурин газар нүүдлийн хүмүүсийн амьдралын дээр нэлээд ялуурал энтер гэсэн юмуд бас байдаг ч тийм. Тэгээд нөгөө тэрийг яаж сааран гэж бодох юм бэ тийм. Хөдөө гой сайхан ийм сайхан нутагтай байжгаад залуучууд боломжийн хотынх гээд хот руу явждаг. Тэр урсгалыг ерөнхийдөө Монголын хүчний хувьд хөдөө уран нутагтай байсан ч гэсэн өөрийнхөө амьдралаар өөрийнх нь байсан нутгийн хөгжүүлэхийн тулд байж болохын боломжийг яаж суурин болгох юм бэ гэсэн. Тэр нэг судалгааны нэг хэсэг юм байна л да. Миний хувьд бол. Тэгээ энэ чинь хотын амьдрал, хөдөөний амьдралыг хослуулж байгаа. Ажлын өдрөөлийнхэн би уяд сурагч хүүхдийн тулд Япон хэлийг заах гээд хотод байдаг. Тэгээд 5 дахь өдрөөс 1 дахь өдрийн хоорондоо би эндээ баяждаг. Тэг матан дээр ингэж маалга ойрхон дээр баяждаг. Энд 500 м гэж одоо чи юу вэ? Хизээний сүр мал 2009 оны намраас. Тий. Эхнийх юмнуудыг байн чанмаас хон ямаага авч тэрийг ингэж юу яасан делика машиныг ингэж унаа явж байгаа тэндээ зараад тэр орондоо гэж шууд машиныг ингэж мад болгоод тэгээд тэндээс алхаж ингэж туугаар хийгээ. Тийм үү. Тэгээд нөхөн дээр биш хуултын даваагийн тийшээ ихнийх юм. Тэр хүртээ дуудуух нөгөө алхаж яваад. Одоо чадахгүй шүү дээ. Одоо баахан газар өнд хүмүүс авцсан байгаад. Тэгээд энэ баг хашаа оронд мэдээлээд явчихдаг баг тий. Тэгж явах боломжгүй. Ганцаараа туугаа явжсэн үү? Үгүй энд байгаа нөгөө зарим хүмүүс юм байна. Туссан болоод өгөөд.
Тэгэл ерөнхийдөө хамтраад юм хийгээд ирсэн байна. Одоо Япон бол асар өндөр хөгжилтэй тий та ялангуяа өөрөө хот суурин газарлаа амьдарч ирсэн хот суурины л охин тий гэтэл ингээд нөгөө Монголын хөдөө тал нутагт ирээл ингээд мал маллах ч удаа амаргүй шүү дээ тий. Гэхдээ одоо ерөнхийдөө нөгөө хэцүү л дээ. Тэгээд өхөр бод ерөнхийдөө өвөл хүрдэд малдаад байсан. Тэгээд манай худаг эвдрээд тэгээд би ганцаараа үлдсэн байгаадаа хүмүүс санаа зовоод тэгээд өхрийг одоо нөгөө ерөнхийдөө бүр муудахаас өмнө гэж дараачээ гээд тэгээд ерөөсөн нядлахгүй тугалтай үнэнүүд байсан учраас нядлахгүй өөр фермийнхэн дээр аваа явнаа гээд тэгээд байж тэгээд тэрнийхэн мөнгөөр ингэж өөр юмнууд юус мөмсийг навсан дээрээ гээд тэгээд ерөнхийдөө нөгөө өхрийг зарцсан тэгээд одоо л байгаа манай. Тэгээд уржигдэр хүрдээд тэр адуу хүрдээд алга бодууд байж байгаа. Яана гээд байсан GPS байсан чи GPS цэнийг дууссан байж байгаа. Авч чадаг яана гээд хамаг юм дуусцаа гэж бодоодсэн сайн бүжигтэр удлоо гээд байсан. Бүүн баяр. За шүү дээ. Хаанаас олж ийн. Яг нь ойрхон байсан байх л та нөгөө гэхдээ хамгийн цаана явсан доо 60 км зайтай тэмцээн нэг хамгийн сүлжийнхэн байж байгаа. Тэгээ өчигдөр шөнө юу нэг ойрхон эргээд наашаа ирж байгаа юм чи байгаа юм шиг байна даа гэд. Заагаад байсан. За тэгээд улууд үзийг нь яг хүмүүс байгаад өөрөө унах хэрэгтэй яана гэд. Шгүдээ гэж бодсон. Манай зөв малын олгаа бас хэцүү шүү дээ тий. Малын хулгайч хэцүү хэцүү. Бас адуу өөрөө бас хоол хөлтэй. Харин тий. Тэгээ сая бид нарыг азрах сүлдсэн байгаад. За. Тэгээд ямар хаашаа явна гэж мэдгүй байгаа. Эдийн санаа зовоод байсан чи гайгүй л байсан. Одоо бол ер нь адуу мадлаад хүмүүст морь унуулад байж байгаа юм шүү дээ. Тий болчтод. Одон болж игүүд нөгөө сая гэж бодоодсэн чи энэ харамсалтай цувай болж байгаа. Тэгээд үнэхээр чанга өвөл байсан. Тэгээд бид нар би өөрөө анхаас талбан дээр ерөнхийдөө сувай болсон юм шиг байна л дээ. Таны нөгөө Facebook-ийн зургуудыг харсан чинь ер нь морьтой зураг айгүйх биш үү тий. Тэгэхээр яг чүл хадгалан хайртай хүн байх шиг байна. Бас морь тарваагаар хичээллээд байна. Морь тарваа чинь хичээн л дээ. Нөгөө манайхан тал морьд ерөө нөгөө морь тарвааныхын дээр сургаад байсан. Тэгээ намнаагийнхэн гэж нотын 18 морьныхын дээр гэж нөгөө манай багшийн хайртай морийг би өөрн гэж бэлгэлээд 3 жил өгөөд тэр өнийхэн мөрөнд гэж тэгээд нэг мөрийн манайхан бас тэндээ хашийн нэг номхоо мөр байсан. Тэрийгээр эзэн хааныхаа өрөндөө би параданд оролцсон гэж бодоод байсан чинь даанч харамсаад юм болсон байна. Харин тэгсэн. Тэгээд хүмүүс нь бас нөгөө намнаа гээд нөгөө мөр тарваа гэдэг юмнуудыг сумэрч татчихсан байна л та. Тэгсэн яг. Тэгээд баахан хүмүүс нөгөө олон янз бүрийн шадар сайд баяжууд ингэж магнийхэн захирал гээд баахан гойгой морид ирсэн байсан бэлгэний морид гээд ирээд байсан. Данч тэрэн дээр би дийлэхгүй. Би өтөг чи нөгөө шин морийг сургаад шууд моридныга харваан дээр юм хийн гэсэн чинь үнэхээр чадахгүй байсан байгаа ч. Тэгээд тэр бод үнэхээр монгол хүмүүсийн сэтгэлээрээ бид нарыг дэмжиж өгсөн байгаа гэж тэр бол үнэхээр бахархаж байгаа. Тий. Анх намнаа гээд хэлсэн үнийхэн бол хэнч тэгч өхнийхэн цүүхэн байсан. Тэгээ би хамаг морид одоо азарга адуугаар ингэж манай багшин дээр тавьж агаад тэгээд яваад байсан түүхч байгаад. Утууд намнаа өөрөө бие даач. Гой болоод байгаа гэдэг чинь. Би ч эндээ сургаад тэндээ бай байж байгаа. Тийм. Одоо ингэж сайхан гэж ирсэн байгаа мөрдийг одоо ирэн жаахан аашин тиймэрхүү байг учраас жаахан гэж байгаад замаа тавьж байгаа энд би өөрөө бэлтгэд хийн гэж бодоод байна. Тий. Мортаргаар хизээс хичээл өөр нь 2018 онынхын яг өнөөдөртөө би анхныхын ном барьжаад сум тавьж үзсэн өнөөдөр. Яг нь алтан гоёг багш маань ингэж яаж номыг барих, яаж сум тавих гэдгийг зааж өгсөн байгаа энэ өдөр юм байна. Тэгээд 2018 онд тэр юмыг би морин дээрээс харгаж үзмээр байна гэж тэгээд сургаалтын юмнуудыг ингэж байхгүй те. Тэгээд дандаа тэгж хийж чаддаг хүмүүс хам Монголынхын чинь Монгол циркийн морин циркийн хүмүүс эсвэл Монголд нустаад тэнгэрийн чуун гээд стантуудын хүмүүс хийдэг. Тэгээд энгийн хүмүүс бол тийм юм хийж чадахгүй байгаа гэж байсан байгаа. Тэгээ манай найз нар ингэж нөгөө Японы Ябусама гэж морид харваны хүмүүс ирээд жоохон хичээгээд байсан. Түүний хажуугаар хараад байж би ч хийж сурмаар байна гэд хэдэд байсан чинь
2018 оны 12 сараас манай намнаа клуб гэдэг нэгж эхлээд ингэж нэг эхэлсэн байна өвлийн бэлтгэл. Тэгээ тэрнээсээ цаашаа анх нь морин дээрээс харуулсан 2019 оных 6 сард. Зөв сайхан дурсамж байна. Аха. Тач одоо угсаатны зүү дээрээс нь одоо Монгол судлал мэдлэгээд асар олон хүрээнд ярилцвал асар олон юм баг шиг юм. Тэгээд нөгөө одоо юу гэдэг угсаатны зүү талаасаа ярил одоо хамгийн илүү сонирхож цааш гүнзгийрүүлж судалж байгаа нь таны хувьд За одоо хийж байгаа юмнууд яг угсаатны зүүн чиглэлд гэхээс илүү юу гэж нийгмийн судлалын талдаа дурууд байна л да. Өөрөөр хэлбэл над аж ахуйн дээр ингэж хуслууч ямар нэг аж ахуйн хамтарч юм хуслууч хийх юм бол нөгөө хөдөө орон нутгийн хүмүүсэн дээр боломжтой хөгжил юм байгаа юм бэ гэсэн талтаа юм хийгээд байна. Тэгээ тэрнийх нь нэг юмнуудыг би эко айдал гэж бодод байгаад одоо сүүлийн эм тэмдэггүй малчид өөрөө ч гэсэн фэйсбүүкээр ингэж хүн нөгөө зочин авчиж болно англи хэлтэй байна тий ийм үржихэд үзүүлж болно гэд хийж байгаад тий тиймэрхүү нөгөө группч байдаг тэр бол би үнэхээр баяртаал байна л да. Миний үеийн хүч анх ми 2002 онд компани байгуулсан үед тэгч их юм ерөөсөй байхгүй. Малчинууд малчин. Яг жуулчин авах гэхээр арай бүдүүлэг байгаа гэд. Нөгөө жуулчин компани хүмүүс тэгж бодоос малчин өөрөө ч тэгж бодоос гадаад хүнтэй харилцах гэж яах юм гээд. Тэгэхдээ одоо тэрийг хуслуулсан боломжтой байгаа шүү дээ тий. Яг тэгээд нөгөө хавар ноолоор намар өвөл мах идшэрин гэж нөгөө бэлэн мөнгийг авах боломжтой байгаа гэсэн. Зүүнийх нь бол мэдээж нөгөө цагаан идэгээ хийн тийм ээ. Тэгсэн гэсэн ч гэсэн тэр хол газрынх нь бод нөгөө сүү өчнөө ингэж сүүтэй байгаа гэсэн ч тэрийг зарах борлуулан зах зээл өөрөө хийх гэж хэцүү байсан. Тэгээ зүүнийхээ амьдралд ингэж бидний нөгөө гадаадын хүний нүдээр амар гоё штэ. Өөрийнхөө саасан үнэнийхээ сүүгээ уугаад тэргээ бол хар хийгээд цагаан идэгийг хийгээд байгаа бүх юмнуудыг өөрийнхөө хийж боддог гэдэг чинь бод энэ Монголын үнэхээр ингэж юм уу янцын гэж өөрийнхөө бие дааж амьдрч чаддаг өчнөө яасан байсан чи өчнөө хэцүү болсон гэсэн чи өөрөө бие дааж явж чаддаг Монголын эдийн засгийн үнэхээр мундаг арга зүй тэрийг бид нэг гадаадын хүн тийм байж тэгээд тэгс байгаа юм даа аялын нүүц болгох гэдэг бас нэлээд хичээсэн яаж бэл тайлбарчих юм бэ тий яг анхаарах хэрэгтэй юм бэ тий зарим хүмүүс наад нэг арын цэврийн хувьд ингэж бохир заваан гэж хэлэх үед дөлөө яах юм байгаа гэд. Тэгээд хүмүүсийн хувьд хандах юм зүйл яах юм байгаа. Тийм нүд хийгээд яваад байснараад энийхэн байгаа хүмүүсийн хамтарч юм хийгээд байсан. Тэ манай бас тустай хийгээд байсан хүмүүсийн тэндээ бүр том бааз байгуулад. Тэгэхээр мод заав тэрэн дээр шуналдаад явах хэрэггүй. Би ирсэн хүмүүсэн дээр дайлаад яг гэр бүлийн гэртээ байгаа юм шиг өөрийнхөө юмнууд хийгээд тэгээ тандаг мандаг хүнийхэн дээр хэрвээ хүн ямаа тий нөхөр гэсэн тэр бүхэн дээр байгаа найзуулынхэн дээр гэж аваа явчаад тэгээ өөрөө илүү гэрийг барьж агаад манайхан дээр хүн жуулчин буулгаарай гэд тэгээ болно гэсэн хүн бод тэнд дуртай явуулаад өгөөд тэгж хийгээд яваад байна л та. Бас баян үлгийн хөвсгөл тим газрын дээр гэж бас хамтарч ажиллаж хийж байсан. Миний хэрэг судалгааны төс нар одоо тиймэрхүү ажиллаа хийж байгаа учраас хэр баяртай юм байна. Тийм байна. Та ч одоо малчдыг орлогын их усүрээ нэмэгдүүлэхэд те аялал жуулчлалд малчид оролцдог байхад үнэтэй хувь нэмэр оруулсан байна шүү дээ. Ер нь хамгийн асуулт нь байна. Нөгөө Монголын хүн засгийн газар ялангуяа нөгөө аймаг сумынхан засаг захиргааны хувьд бас дэмжиг үзүүлээд өгсөн байсан. Байгалийн урьдчилан хамгаалагчийн ажлынх нь дэм болохын тулд тэр бас хэрэгтэй байсан. Тэгээ өөрөө ч тэгж хийж чадна гэсэн юмнуудыг бол өөрийнхөө бахарх боловсон гэдэг чинь бол нэгэн болцсон байгаад монголчууд ингэж дуурайд ингэж хийн гэсэн бод өөрийнхөө санаачхаа өөр гоё хийдэг. Нутгийн онцгой тий. Тэр үед би өөрөө ч гэсэн тэр үед нутгийнхээ онцлог юу байгаа гэж миний өөрийнхөө судалгааны хөрөө өргөжүүлж байгаа учраас би бас баяртай байна. Одоо түрүүн та хэлж дээ те ер нь нэг малчид хотсөрөн газрын хүмүүстэй харьцуулахад нөгөө жоох амьдрал нь тийм байгаад байна. Орлогын их өсвөрч гэсэн таархан байгаад байна гэ те таны судалгаатай шууд хамаатай байгаад байна.
одоо сууринтай хослуулаад нөгөө фермерийн аж ахуйг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж хараад байна уу? Цаашид. Фермийн гэдэг чинь бол нэг суурин газар болно шүү дээ. Тэгэхээр нүүдэлчин гэсэн хаашаа явчих вэ? Гэсэн асуудал болно шүү дээ. Ингэж. Нөгөө фермийн гэхээр нэг газартад байж байгаа нүүдэлчлийнхэн амьдралын онцлог юу вэ гэх юм бол ус, өс, дулаан, хүйтэн, салхи тэрэндээ тааруулаад нутгийг сэргээж байгаа шүү дээ, тий? Өөр газарнд яваад байд. Тэр хооронд нөгөө юмнууд сэргээж байгаа. Тэг сэргээж чаддаг юмнууд гэж чинь бол нөхөө сэргээж болдог. Өөрөө ингэж амьдралынх нь нөгөө байгалийн жамаар яваад байгаа гэж чинь тэгээд монголчуудын нөгөө яг бийж Монгол биш л дээ. Гэхдээ малчныхын хувьдууд жаахан ч гэсэн нутгаас сэлгээх гэдэг чинь сэтгэл өөр болно. Яг тэгин тий. Өвөл тэндээ байгаа, зой эндээ байгаа, хавар тэндээ байгаа. Тэр газрын дээр жаахан ч гэсэн үржигхэн байгаа гоё. Тэр бол гоё байдаг. Тэр үед нөгөө хизээч нь би бод нөгөө суурин газрын дээр байх юм бол амар байж болно. Гэхдээ тэр үед нөгөө тэгж амьдрах нэг сунын биш. Яг тэгээд амар хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Тэр суурин газар байдаг. Тэр газараас өөр хөдөлж чадахгүй байгаа. Хэрвээ гантай бүдгийн яах юм? Ган байхгүй, зуд байхгүй гэж нь байхгүй шүү дээ одоо. Тийм ээ. Одоо дурнууд хүрдэлт зуд болдог. Дулгаан бол би зуд болохгүй газар гэж бодод зуд болдог болсон байгаа. Тэгсэн. Гантай газар хөвсгөлжин гантай болох юм чи гантай болдог. Тэр үнийхэн монголчууд нэг малчид яаж зогсруулж байгаа юм бэ? Өөрөө бие дааж юмаа хийгээд байдаг. Тэр үед үнэхээр нөгөө мундаг зургтай тэр соёл байв учраас хэзээч нүүдлийн аж ахуй мал аж ахуй гэдэг чинь хайж болохгүй гэж боддог. Дэлхийн даяар нэг жижигхэн газар байгаа тусгаар төгнөлтийг байж чаддаг Монгол ганцхан нүүдэл малчтаараа явж чаддаг. Одоо 25-аад нөгөө хувийн хөв амны 25-аад хувийг малчин байдаг шүү дээ, тийм. Тэр хүмүүс нь байж байгаа гэдэг шиг монголчууд өөрөө бахарах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэр хүмүүсийн амьдралн дээр хэзээч би өөр гарч бодно гэсэн байгаа юм бол хотын хүмүүс аяах юм байх юм болно шүү дээ. Тэгэх байх үү те. Тэгээ бүгдээрээ амьдрал аж ахуйн амьдрах ухааных юмнуудыг бод малгүй байсан ч малтай байгаа нь яах ёстой юм байгаа гэдгийг мэдрэх хэрэгтэй гэж бодоо миний хувьд бол. Монголд ирчээд за нөгөө цагаан эдэгээ өөрсдөө боловсруулад ингээ иддэг ямар сонирхолтой ингэж харж исэн шиг. Одоо өөр Монгол ямар ёс заншил танд хамгийн сонирхолтой санагдаж исэн бэ? Ер нь анх ирж исэн үед. Би чирэг Чингис хааны түүхэн дээр сонирхож байсан бай. Тэмүрийн дэлэн дээрээсээ дэлхийгээ хураасан байгаа гэдэг монголчууд ямар хүмүүс юм бэ гэдэг. Тэгээ би хэл дуртай байсан учраас манай Монгол судлалын ангийнхэн дээр танилцуулган дээр юм байсан. Монгол хэлнээс гадна заавал зайсхи, урыс хэл, хятад хэл хэрэгтэй. Түрк хэл, төвл хэл, арав хэл, перс хэл, санскрит хэл хэрэгтэй байгаа. Солонгос бас өөрхөн байгаа гэдэг. Тэгээд Франц, Герман гээд судалгаа хийж байгаа хүмүүс байгаа гээд ийм олон хэлтэй байжгаад Монголын судалгаа гэж судалж болдог юм байгаа гээд ямар гоё юм бэ? Ямар суралт байгаа юм бэ гээд. Тэгээд нь сурч байгаад нөгөө ерөн Чингис хааныхын дээр яаж байгаа гэх юм бол хамгийн их байсан гэсэн 20,000 сэргээр ингэж ерөнхийдөө дайны хамгийн том тим байсан гэж түүхэн дээр байсан байгаа юм байна л да. Тэгээ яаж тийм цөөхөн хүнээр тийм олон хөгжсөн газрын дээр дээрлээд явж чадчих байгаа гэх юм бол угаасаа мөрийн цэрэг. Тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийн яаж байгаа мөрнийхэн дээр ур чалбар ямар байгаа, ямар хэрэгслээр яаж яваад байгаа, яаж сургаж байгаа гэдэг. Мөрнийхэн магтаал гээд бас юмнууд байдаг шүү дээ. Мөрний цул хурдан мөрнийхэн цуллах юмнуудыг тийм байдаг, ийм байдаг. Мөрийнхэн дээр зүйршлээд байгаа нь урдын дуунийхэн дээр ерөн мөр гэсэн юмд монголчуудын хослоод хизээч амьдралны салж болохгүй. Нэг соёл болоод байгаа. Яг зөв. Тэрүүгээр нь ерөнхийдөө би бод мөрд харваанд гэж мөрөдлж байсан байга л та. Тэгээд манай багш бас өөрөө тэрийг хийгээд тэгэл хүртэл ийм байсан байгаа, тийм байсан байгаа гэдэг юмнуудыг өөрөө судлаад, өөрөө загвар гаргаад юма хийж ил байдаг. Өмнөх нь таны унсж байгаа шиг ийм малчныхын дээл байсан шүү дээ. Тэрнийхэн минийхэн Китай үеийнхэн дээл. Тэгээ ингэж ба ташаа
юутай нэг байдаг шүү дээ, ангиртэй. Тэр чинь минийхэн жоохон хэлбэрийн тиймэрхэн зохихгүй байгаа учраас би одоо гитан дээлдэн зүгээрэн байгаа гэд өмсөд байгаа. Тэгээ эн чинь хуниас муниас гээд ингэж мөр унагтаад амархан тийм юмнуудыг бас нөгөө монголчуудын өөрөө зохиож байсан байгаа шүү дээ. Тэг мөрд харваа гэдэг чинь бас мөрнийхэн жолоогаа тавьж байгаа ч гэсэн өөрийнхөө хүлж өөрийнхөө ухаан шиг ингэж мөр яваад өгдөг. Тэгж байгаа сэтгэлээрээ нэг болж иж тий ханилаад явах нэг гэдэг чинь бол тэр бод монгол хүмүүсийн бод би бод чадахгүй байсан. Тэр 6 сарын 18-нд гэж мөрд алга болсон байгаа. Тэгээд 7 сарын 11-ний юм дээр гэж сарж байхгүй хугацаанд дээр яаж мөрд харван сургаж чадах юм байгаа гэд. Манай хамтууд нь би үнэхээр бахарх гэж байгаа. Би бол чадахгүй байсан. Тэр үед монголчуудын онцлог зураг зааж сурна гэж юм байхгүй. Өөрөө мэдрэх ёстой. Дараа болоог юм байна би бол. Одоо болж байгаа хаа ирдэг болчоо байлгүй дээ daaj. Аха. Тэгээд таны үед чинь монгол хүнтэй гэр бүл болж байсан гэж тийм юм байна. Түүх байхгүй. Тэгэд байцаагаад бүтсэнгүй. Тийм үү. Тий, тэр бол ерөнхийдөө төвчээр хэрэгтэй юм байна. Тийм үү. Бас хань ижид гэдэг чинь тийм ч амарч биш. Тэгээ нэг ингэж үнэхээр сэтгэлд нөгөө яахан гэж бодсон хүнж байгаа. Байгаад. Гэтэл бас янз бүрийн нэгээр нөгөө эрүүл мэнд янз бүрийн юмнуудын дээр би бас нөгөө тэр хүнийхээ амьдралыг бодоход би өөрөө арай таарахгүй юм байна да гэж бодсон байгаад. Тий. Монгол хүний зан чанар ер нь одоо юу энийг болч хайчаасай тий монголчууд нийтээр нэг ийм муухай чанартай шүү гэд хэлчихээр зүйл юу байдаг вэ? Эсвэл одоо энийг илүү хөгжүүлчихвэл зүгээр байдаг та гэж хардаг. Яг муу гэхээр ингэж нөгөө 3 сая одоо 600 мянга гэлөө. Тэр хүмүүсийнх нь сайн ч мууч байдаг тий. Тийм. Тэгээд Японд суралцсан хүмүүсийн гэж гэхдээ бас 90-ад оных нь монголчууд арай өөр байсан гэдэг ч юм уу. Хүнлэг байсан уу? Хүнлэг гэхөө яг монгол гэсэн бахархал. Монгол 960 гэсэн юмнуудыг маш цэвэрхэн. Гадаадын хүнтэй харьцахдаа ингэсэн бол монгол хүний нэр хугаар ингээд тэгж байсан байгаа юм бол одоо дараа өөр хүмүүс байдаг шүү дээ тий. Зарилангаар гадаадын хүн зарилдаад яасан гэсэн ч хамаагүй. Яг тийм. За тэгээд ингэж залинг хохирцсан байсан гэд уйлаад яваад өгөн бизээ гэд. Тэгээд тийм хүнтэй ч би бас таарсан байсан. Компани байгуулад янз бүрийн бодоод яг хөгжөөд гой болсон үеийн дээр хамгийн өнөөд алдчих үзсэн байсан байгаа учраас за тэр хүнийхэн өөрийнхөө тийм ингэсэн байгаа онгро Япон хүнийг үзүүлэх ёстой байгаа гэд бодсон байх л да. Тэр хүн тэр хүний өөрийнхөө өрөх гэж бодоод байсан байх л да. Би дараа өөр бодоод байсан. Өсөж яхан хөгжөөд яваад байсан бод гэж бодоод гэнт тийм болсон даа жаахан харамссан. Гэхдээ юуж байхгүй болсон. Юуж байхгүй болсон гэсэн ч гэсэн офис байсан, гэр байсан, делика байсан, бас нэг машин байсан. Тэгээ тэр машиныхан дээр гэж би одоо хамаг хүмүүс байхгүй болсон. Би чулуутай болсон. Тэр хүмүүсийг цагдамжуулах гэж байхгүй. Тэгээд би нэг талдаа уйлсан, нэг талдаа баярлсан. За тэгээд би өөрөө дуртай юм хийнэ гэд. Тэгээд мад очих вэ. Хинч гомдохгүй штэ. Өөрийнхөө ингэж бага юмар хүн ямаага аваад тэгээд тэрүүгээр хэрвээ өөрийнхөө судалгаа хийгээд хэрвээ өгсөн гэсэн чинь миний буруу. Тэ баяжсан чинь миний аш. Тэгээд бодно гэж яг цаг үе тиймэрхүү л байсан байна да гэж бодоод. Тэгэхээр муу гэсэн гэж хэлэхээр яг нөгөө биений хүндэтгээд өөрийнх нь гэж нөгөө би гэхгүйгээр бид гэж хийдсэн бол монголчууд үнэхээр хөгжихэн дээр сайн. Манай намнагийн хөгжт юм байдаг. Би гэд яваад байсан хүн би ингэж байгаа гэсэн бол тэгээд садаа явцсан хүмүүс ч байдаг. Багш тэрэн дээр ингэж өөрөө бас араасаа гойц яасан гэж хийхгүй. Хамтрага ингэж яаж хийх нь хүнийхэн төлөө гэд багш зүтгэсээр яваад байждаг. Тэгээ нэг талдаа нөгөө би бод алтан хой гэсэн багшийн бас эр хүнийхэн юу гэдэг юм бол жудаг. Тэгээ үлгэр жишээ монгол хүн гэж юм байгаа гэдгэн дээр бод надаас дүү гэсэн ч гэсэн тэр хүнийхэн бол
Ерөнхийдөө Монгол хүнийхэн бахархлын нэг гэж бодоод байгаад. Тэр хүнтэй бас би муудалцсан гэж ингэж байгаад яагаад ойлгож өгөх юм байгаа гэд боддог. Гэхдээ тэр үед бид нар японочууд хэтэрхий эмзэг байдаг. Ингэх ёстой, тэгэх ёстой гэд. Тэгээгээ байгаад л би бас жаахан хөвгчин гомддог. Юм яс тас ийдэг те Япон бол Ингэх ёстой гэдэг нөгөөдхөн хүнийхэн толио гэж нэг хамаг юмнууд боддог юм бид нар. Тэгэхдээ монголчууд зарим юмнуудыг тийм юмнууд за яах вэ гэж хэлж чаддаг. Багшийнхан ч 10 хэдэн мөр тэгээд хамгийн хайртай мөрийг алдсан гэсэн ч гэсэн үнэхээр ингэж тийм хурдан мөр байхгүй байна дээ гэж хэдэд байсан ч гэсэн монголчууд ингэж монголдод өчнөө хэдэн сайн мөр байгаа гэд. Өөрийнхөө ингэж дахиад босгохын дээр ингэж байж чаддаг. Багш ч гэсэн надтай ялгаа байхгүй нэг өчнөө өмнөд салалт малдан гэж байсан байгаа гэсэн ч гэсэн өөрөө сэргээ. Ойлно гэж байхгүйгээр өөрөө тэрийг хязээж гаргахгүй. Тэр үед үнэхээр нэг монголчуудын зоригтой. Тэгээд нөгөө төвчээртэй. Тэр үед монгол хүнийхэн бахархал юм байна. Би одоо ерөнхийдөө шантарна. Амархан шантраад, амархан уйлаад, амархан гомдоод. Яа гэж уурлаад. Тэгээд нэг хэсгэн байцгаа сэргээд байждаг. Гэхдээ манай багшууд тэгч хэлэхгүйгээд чимээгүй байцгаа буусан. Тэгэхээр тэр мэд илийг гоё байгаа биз дээ. монголчуудын тэгвэл нэг юм амиа одсон яалчгуудыг гэдэг л дээ тий. Нэг жоохон би гэдэг тий. Тэр тэглээсаа болоод алдах гэдэг тал байна. Тэгэхдээ би гэж хэлээд байсан ч үчнөө хэцүү болсон байгаа бүгдээрээ нэгдэх юм ч тий. Үчнөө хэцүү байгаа гэсэн нэгдэх юм. Тэгээ дайсан гэсэн ч гэсэн ямар нэгэн хэрэг байсан бод тусдна. Үчнөө ингээ хийлэм хийгээд байсан чи гэр барьцгаад байсан бод нэг ядаж нэг ганц хоёр нууныг барьж өгдөг штэ. Тийм учраас бүх юмнууд муу гэж хэлж бодохгүй. Тэгээд хандлагын харилт нөгөө хандлага байгаа юм байна. Би муу тэр хүмүүсийг гомдуулсан бод тэр хүнийг тэрний 2-3 дахин гомдуулах нь намайг. Яг тэнцүү биш. Илүү мундаг юм байна. Өөрөн чонтой адилхан юм байна дөө. Чон ч ухаантай. Байхгүй бол болохгүй юм байгаа. Сүрлэг тий? Тэгээ монгол хүнээс сурах юм их байгаа учраас. Тэгээ яг японочдоос нэг сурах юмч байгаа л та. Монголчуудын нэг японочдын хийж байгаа юмнуудыг дуурайад юмаа хийгээд байх мэд илүү сайн болдог. Тэгээд одоо сүүлийн үнийхэн дээр ингэж Японд удсан нэг хүмүүс бас нөгөө соёлд суралцаад Япон соёлыг суралцаад юмаа хийгээд байгаа нэг хөгжүүлсэн компани захирлж байгаа, их хурлын гишүүдч бай, сайдмарч байдаг штэ. Тийм зөндөө байгаа. Японд төгсөж бид нараа японочууд нь ч хөгж гисэн Монгол гэдэг чинь маш нөгөө түншгээд, модертэй түншин нэг гээд бодоод байгаа учраас тэр үед хизээч ингэж нэг ад ядын гомдож болохгүй, гомдуулж болохгүй. Ант найзууд шүү дээ гэж. Япон улс бол Япон хүмүүс бол нэг юм дэлхийгээс одоо дэлхийн нийт хүн амаас тустай гэж хэлж болохоор шахуу соёлыг дэлхийн нийтэд түгээж байгаа ард түмэн шүү дээ тий. Японочууд бол одоо хаана энэ хөл бөмбөг болж байна, хаана олон улсын наадам тэмцээн, олон улсын арга хэмжээ олж байна. Тэнд Япон хүмүүс л соёл заагаал соёлоор гайхуулаад явж идэг. Тэгэхээр гайхуулъя гэж бодоод хийж байгаа юм биш байгаа л да. Японд хийсэнтэй адилхан юмнуудыг хийгээд байж байгаа хүмүүс гайхаад байгаа. Тийм яг зөв. Тэгээ байгаагаараа л ерөөсөө ингэ нөө дэлхийн нийтэд үлгэрлээд байгаа. Тийм нөө манайхан нөгөө арал жижигхэн арлууд штэ. Тэндээсээ нөгөө 14-р зууны үеийг хүртэл ерөнхийдөө бараг л гадаад орнуудын гадаад харилцаа гэж байхгүйгээр хэдэн зуун жилийн үед хийгээд байсан учраас тэр манай Японч гэсэн бас өвөрмөц хөгжилт гэж байсан байгаад бид нарын хуурандууд ч бас Эзэн-хаан гэдэг 2000 гаруй жилийнхэн ганц нэг язгуураар яваад байдаг гэдэг. Тэр чинь самурайнуудыг тулаан болоод байсан гэсэн ч гэсэн манай Япон гэдэг чинь бол мэгтэй хийж болдог байсан байгаа гэдэг. Тэгээ Монгол бод тэрний эсрэгээр ингэж өчнөө тун бодсон гэсэн ч гэсэн гэмт ингэж байхгүй болоод сал гэд. Тэгээ тэр газарын дээр ч монголчууд ингэж байсан гэдэг чинь бас гоё юм байна л та. Монгол хэл гэсэн юмнуудыг албан ёсны хэл болоод байжгаад монгол бичгээд байжгаад өөрийнхөө монголгээс тусгаар тухналт 100 гаруй жилиг болцсон гэдэг чинь би үнэхээр бахархаж байна.
Та одоо Монгол хүүхдүүдэд Япон хэл зааж штэ. Тий. Тэгээ ер нь Япон хэл сурахдаа одоо Монгол хүүхдүүд ямар байна? Онцлог нь ер нь ямар байх шиг байна? Залах уу? Зорилготой байгаа хүүхдийн хувьд үнэхээр хурдан сурдаг. Тэгээ бага ангийн хүүхдийн одоо Монгол улсын бага ангийн хүүхдийг заахаа болцсон байгаа юм шиг байна л та. Тэгээ манайхан бод нөгөө Удаа Монгол сургуулийн хувьд 3-р ангиасаа Япон хэлийг зааж байгаад тэр хүүхдийн хувьд илүү тийм хэцүү хаанц хирагана катакана гэж улаан өсөг байсан ч гэсэн уралдаад сураад байгаа учраас айгүй хөөрхөн байдаг юм. Чихэн сайн байдаг. Чихээр сонсоод ингэж ойлгоод тэгээд ингэж хуу тэхүү гэд байгаа амар нэрлэхгүй ингэж ичихгүйгээр ингэж ярьж болдог хүүхэд амар хурдан сурна. Гэхдээ 5-6 жилиг сураад байсан гэж юу сураагүй гэж байгаа. Загнаж болохгүй. Гэхдээ заавал Япон хэл Монгол хүндэд хэрэггүй шүү дээ. Тэр үед хүүхдийн сонирхол байгаад бидний хувьд боломжийг олгоод өгөөд альва ингэж нэг Япон хүнтэй яаж харилцах вэ? Яг жинхэнэ Япон хүнтэйгээд зарим хүүхдийг намайг Япон гэж боддоггүй тэгээд жинхэнэ Япон хүн ирсэн байгаа гэж зарим хүн ирээд байгаад тэгээд бол жинхэнэ биш Япон. Жинхэнэ биш болоод. Тэгээд Японы дунд сургуулийн сурагч хүүхдтэй нэг захианы харилцаа гэд хийгээд тэрэн дээр айгүй хүүхдүүд ингэж амар дуртай. Сонирхолтой байх. Chat GPT, Google Bard шиг хэрэглээд байж болно. Ямар ч өөрөө бодсон сонссон юмнуудыг Японы сурагч хүүхдтэй, найзтай хуваацгаая гэсэн хүүхд амар идэвхтэй бодоод байгаад тэр өөр ашиг би цаашдаач өргөжүүлэе гэж бодоод байна. Яг бодтой Япон хэлийг сурах. Яг шалгалтын дээр тэнцэх биш. Япон хүнтэй ярихын тулд ямар юм байх хэрэгтэй гэдэг. Би өөрөө ингэж хэлмээр байна. Ийм сонсмоор байна. Аниме үзмээр байна. Тэрийг нэг илүү бодомжийг өгье гэж бодоод байна л да. Зөв. Таны энэ компани нэр бас их сонирхолтой байна тий. Монгол Horizon. Horizon гэж хэлээд амар хүмүүс дургүй. Гэхдээ юу яаж байгаа? Horizon гэж тэнгэрийн хаяа гэж утгатай. Тэгээ нөгөө тэнгэр газрынх яг нийлэх газар. Тэгээ би өөрөө бас нэг өчнө Япон байгаа гэсэн ч гэсэн Япон Монголын тим гөр болох яг тэр залгаан дээр аль ядын тал нь байж болох тийм хүн болёо гэж бодоод байгаад. Тэгээд тим нэрийг харилцсан байна л та. Манай багш гэсэн байгаа Япон байсан нөгөө багш тимж байгаад тэгж болно гэд. Гоё нэр байна ялтчгүй. Тэгээ тэрийг яаж гэсэн 25 жил тэгээд ирсэн байгаад цаашдаа ч гэсэн явуулнаа гэж бодоод байна. Тийш 25 жил болчихж байгаа юм байна те. 2002 тэгээд ерөнхийдөө 2 дахь жил гэсэн үг. Таны хувьд бас энэ орчуулга хийсэн гэж байна те. Энэ Монголын 93 наадмын талаар тэгэхээр энэ орчуулга хийх бол асар их зүйлийг мэдэж судалсан байж таараа бах. Гэхдээ 30 жилийнхэн гэж би угаасаа Монголынхын судалгаа хийгээд ирсэн байгаад мэддэг сэдв юм байсан байгаад. Тэгээ Монгол бүхчүүдийн тухай гэж Монгол Японы смочид Монгол бүхнийхэн ямар ялгаатай байгаа гэх тэрэн дээр нөгөө танилцуулгын тууд юу гэд хийгээд байсан. Хурдан мөр угаасаа миний дуртай хувийн. Тэгээд манай нөгөө хамт очиж байгаа хүмүүсийн дүүнаар ингэж уяаж идэж байгаад тэгээд тийм хүмүүсийн бас тус болоод өгөөд зөвлөгөө өгөөд гээд асуучраас ер нь мэддэг юмнууд байсан учраас энийг баг 5-6 хоногоор нэг урьжуулсан байна л да. Гялцсан тий. Facebook-ын дээр нэг урьжуулах хийж чадах юм байна уу гэдэг нь байсан тэгээд тэгьяа гэж хэлээд. Тэгээд болцолд нэг хүнийг ингэж байгаад энэ чинь бод ерөнхийдөө нөгөө 93 наадмынхын юу яаж байгааг зүзүүлж болох юм болов түүхэн дээр байж байгаад энэ чинь нөгөө Монгол нөгөө бүхнийхэн мадгаан дээр байгаа утга учир юу юм байгаа гэд. Тэгэхээр гадаадын хүмүүс ингэж хараад юу хийж байгаа, яаж байгаа гэдгийг гойдохын сонирхолтой байгаа шүү дээ. Тэр хүн ийм цултай, ийм мундаг хүн байгаа гэд мэдчих болдог. Тэр хүнийг яаж ингэж хийгээд ямар хөдөлгөөний, ямар удах учиртай байгаа гэд мэдээд байх юм бол ингэж илүү сонирхолтой шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ сураад байгаа ингэж байгаа гэж улаан аагим дээр наадмын хоосоор идэлээ гэд байгаа ч ямар хүмүүс байсан, ямар юм дээр мундаг байсан гэд энэ залаан дээр ингэж байгаа. Ямар учир удахтай юм байгаа гэсэн юмнуудыг. Ингээ бүгдийг тайлбарлсан юм байна тийм. Бүгдийг 93 наадмын дээр байж байгаа. Бүгдийн залаа гэхэд ямар учиртай юм бэ? Тийм ямар учиртай юм бэ гэд задлаа. Тэгээд нөгөө мөрд харбаас уруулааж гэсэн чинь 93 наадмын одоохондоо уруу гэж дээ гэж хэлээд. Энэ жилээсээ энэ зуных нөгөө наадмаараад 13-нд
Морид харваа ингэж хүйд олон хотг дээр тэмцээн хийхээр болоод байна л да. Оо, орох уу та? Урах гэдээсэн чи манай мөрид араа удаад байсан. Бэлтгэлээсээ ээждэггүй юу? Тэг хийж чадахгүй хүнийг мөрөн дээр гарах нь гэж загнуулна шүү дээ багшаараа. Гэхдээ иймэрхүү л гоё та зураг тавьсан шүү дээ. Тий, эн чинь байгаа дутуу ингэж нэг ерөн жаахан хөвсрөсөн. Гэхдээ манай галынхын мөрийг харван дээр эн чинь бид юу яасан бэ? Үндэсний спортын наадам дээр анхныхын гэж гадаадынхын гэж оролцуулж ирсэн бай. Манай мөрд харваны хүмүүс бүгдээрээ намайг оруулаад өгчээд гэд. Тухайн үнийхэн гэж 22 оных. Тухайн үнийхэн тим олон нөгөө аймаг суман дээр гэж нөгөө харваач байхгүй, мөрийн харваны хүмүүс байхгүй байсан учраас би ховд аймагаас нэр гаргаад оролцоод өгсөж ховд аймагийнхэн дээр үнэхээр бахархч баярлалаа гэж хэлмээр юм байдаг. Одоо бол танаас гадна энэ мортароор хичээлж байгаа гадаадд бас нэлээд болж ах шиг байна тий. Одоогд нэлээд болцсон байгаа л да. Ер нь гадаад орнуудаас ингэж манай 100 ингэж бэлтгэл хийхээр ирж байгаа хүмүүс байдаг. Тэгээ өөрөө Монголд сууж байгаа нэг гадаад хүмүүс нь гэсэн сурах жагаад юм хийгээд өвөл зөнгөө бэлтгэл хийж байгаа хүмүүс байгаа. Таны тэр одоо Япон Монгол хоёр бүхийг харьцуулсан судалгаанаас гэдэм үү те? Юу гэж харж байна? Одоо манай монголчууд чинь Японд очиод сумоогоор дараалсан аваргуудыг аваад л байна олон жил болж байна те. Тэгээ тэрний ялгаа заагийг та ер нь юу гэж хардаг вэ? Ямар онцлогтой болчоод сумоогоор дааварглаад байна? Яг нь Монголын бүх гэдэг чинь бол нэгдүгээр гэж нэг ямар ч төвчэн дээр ингэж дугуй гэж байхгүй шүү дээ сүмөө шиг. Тийм даа. Одон газар дээр зэрэг юм хийгээд байждаг. Удаан барьдаг. Сүүлийн үнийхэн дээр спорт авраг бодсон энийхэн дээр нөгөө тэр удаа айфтер байсан шүү дээ. Бараг 4-5 цагийг би тэр өдөртөө Японоос ирсэн байсан. Нисгтэр байжгаад зургтаа хараад яралтай за яаж дууссан байж магадгүй гээд өөрхөн дээр ингэж хүрээн дээр ингэж хууд идээд зургтаа хараад байсан чи барж л байсан байгаа. Тэгээд удаа тэгч хийхгүйгээ 20 минутаар ингэж ерөнхийдөө ингэж дөрөв болсон байгаа тийм. Гэхдээ ерөнхийдөө нөгөө маш хүчрхэг тийм тарган байх шаардлага байхгүй тийм ээ. Тэгээд нэр дуулах гэсэн юмуд байдаг шээ. Сулныхын байцэг тэгээд дээр байгаа хүн дуур байгаа хүнийг дуулах гэж хэнийхэн барилдах гэж байгаа. Тэр их сонирх амлахын гэр сонирхтой шүү дээ. Хин амлах юм байгаа гэд. Тэрийн өөрийнхөө дээр ингэж заавал ялч чадхынийх нь нэг амлах юм уу? Жаахан сорилтыг үзэх гэж байгаа юм уу гэдгийг бас айгүй характер болоод байгаад сони. Тэгээд бүх хүмүүсийн хувьд амар гоё тэгээд тэгээ гэж бод өгөхөд байгаа гэж би амар гоё харагдаад байгаад би уядан байсан Бадэрдэн аврах байсан байгаа. Тэр хүнийхэн тэгээ Схват аврахыг Асхват аврахыг ямар гоё залуу байсан. Тэгээд краш гээд байгаад. Тэгээ Балжины аврах байсан. Тэр хүнийхэд амар гойгоо аврах. Хогшин хүмүүс нь бодсон гэсэн ч гэсэн барилдаж чаддаг гэдэг чинь бод үнэхээр мундаг байсан. Би тэр үнийхэн дээр байсан хүмүүс одоо ч одоо бүхнүүд байсан. Орхоонч гоё байгаа, хангайч гоё байгаа гэд бүх хүмүүс бас өвөрмөц юм байна л да. Тэр баян үзтгүү. Яг дуртай манай залуучууд дуртай байгаад тэднэртэйгээ хамт зэ шүүгчнээс хурдан мөрнийх ингээд байгаад ингэж суугийг будалцаад байгаа юм. Гэтэ саяныхын шиг наадам бол гоё байдаг. Сумын наадам бол тэгээ бүхийг үзэж жагаад за одоо нөгөө барианда ирж байгаа гэдэг чинь тийш яваад гэж гоё. Тэр бол гоё байдаг. Наадам дэстэй гоё нөгөө 93 наадам гэж байгаад ерөнхөн бүхэнд гэж энэ жилүүд нөгөө Японы хүүхдүүд бас аль нэг нөгөө сумныхын билүү нөгөө уран нутгийн наадам дээр хурдан мөрийн дээр уралдсан байгаа гэд фестивал гараад бас ямар гоё юм бэ гэж бодоод. Өстой гоё юм байна. Энэ жил үү? Энэ жил гэнэ сайхныхын наадам. Тэгээ тийм байж байгаа гэж гоё юм байна л та. Наадмын юмнуудыг гэдэг ч юм. Тэгээд ерөө нөгөө Япончууд ч одоо гадаад англи хэлтэй бас гараад байгаа 4 хэд гэдэг чинь бод хүн бүхэн гэж одоо ингэж авч жагаад хараад байгаа юм бол нөгөө яагаад ингэсэн байгаа яагаад яасан байгаа гэсэн байхгүйгээр ингэж өөрөө хараад байж болдог гэдэг чинь бол. Тэгээ тийм номыг нөгөө хамдарч юм хийж гаргаж чадсан гэдэг чинь би үнэхээр бахархаж байна. Тэглүү яах вэ? Энэ номоо 4 хэл дээр гаргасан. 4 хэл дээр байсан. Зүг. Энэ бол одоо яг Япон дээр байгаа юм уу? Тэг Япон дээр байгаа. Тэгээ энэ оюун өмчийнхэн нэг гэж нөгөө ерхийг авсан байгаа гинэ. Гэдэг нэртэй. Тайлбарлалт гэж байсан байх л та.
Тэгээд энэ чинь бодон 4 хэлээр гараад байгаад. Яалт ч нөгөө та бол нөгөө монголчцсан учраас асуудалгүй л байна. Тэгээд дөнгөж ирж байгаа жуулчд бол нэрэ малгаанч юу юм ингээд бөхчүүд нь ингээд түгээд идэг ямар ч ингээд хараад юм. Энэ бол мундаг юм байгаа гэж хараад мэддэг. Хараад мэдхийн төлөө тэгж тэмдэг тавьсан байгаа. Залаан дээр тууз тавьсан байгаа гэдэг. Тэгээд яах ёстой юм байгаад хурдан мөрний хөвцгийг яагаад хүмүүс бодалцаад аваад тийм шүү дээ тий. Тэгээд дараагийнхэн дээр гарах юм бол мөрд харваа, шагай харваа бас зохиолч биччихэг хаа гэж бодоод байна. Тийм шүү дээ. Тайлбар бас хэрэгтэй шүү. Тэгээд сур харваа гэж хэлээд байгаа чинь нөгөө сур харваа гэдгэн дээр нөгөө сурныхын юмнуудыг яваад байсан байгаа учраас зүгээр харваа, газар дээр байгаа харваа, мөрийн дээрээс харвах намнаа. Энэ Монгол нэг үгэн дээр тэгч намнаа харваа гэд хөөр ялгаач өвгөн сэдий байгаа гэдэг чинь бас соёл юм байна шүү дээ. Тэгээ энэ чинь бод нөгөө маань живэн дээр хөгжсөн байгаа гэсэн ч гэсэн бас маш гоё хөвтстэй тий. Гэтэ энэ юм бол амар хүчтэй ном учраас би бод дийлэхгүй тарих хөт ингээд ингэж бодоод аагчтай сурахаар асуудалгүй та. Дөргдөх юм байна л да. Энэ сум ном өөр байдаг. Эвэр ном хатуу тэгээд бас татхаар ингэж нэг хэсгэнд амар хатуу байж байгаа. Эндээс цаашаа зөөлөн. Тэгээд тавхаар нэг ингэж дургаад байгаа учраас бидний мөрд харвааш ингэ дахин энэ ч юм уу 10 секундын 5 сумыг тавих ёстой. Тэг чи чадахгүй энэ номууд. Тийм энэ. Тий. Гэхдээ энэ гоё ингэж уухай гэж гоё. Гоё штэ яг. Тий яаж байгаа гэж заагаад байгаа. За уухай гэдэг чинь дотроо 3 төрөл байна. Тий. Эмэгтэй зэрэг ингэж юм хийж болдог. Энэ бас эмэгтэйчүүд ямар гоё байгаа гэд. Тэг мөрд харваатай арай өөр байгаа гэсэн ч гэсэн бас би бас дуртай байдаг. Харах юм чи. Тий. Тийм нэг юу ч наад юм амжуулсан гэдэг чинь би үнэхээр тийм байна. Тэгээд богино хугацаанд тий маш одоо таны ур чадвар л гэсэн үг шүү дээ тий. Энэ номын тайлбартай номын дизайн ч бас мундаг. Шуурхай юм хийгээд өгч байгаа. Энэ номыг нэг өдрийнх нь нөгөө хагас өдрүүд бүх юмнуудыг засварын хийх юмнууд хийгээд энэ чинь ингэж байгаа гэж хэлээд. Тэр намайг студент дээр зарна гэсэн үү? Зарна гэсэн. Хүйд олоогоодогт бас байгаа гэсэн. Зөв. Тэгээд бас нөгөө зохиолч өөрөө захиалгаараа хүргээд өгөн гэж хэлээд байсан. Би өөрийнхөө Япон хэлнийх би өөрөө бас нөгөө хэдийн юм худалж аваад тэгээд найз нартай тараад бас нөгөө жуулчин байгаа юм да би өөрөө зарч болох хаа гэж бодоод байна. Тань дээр одоо өвл зуны цагт хүмүүс жуулч дээрээ дээ нөө өвл ирж гин үү? Өвлч гэсэн ирээ гэсэн хүмүүс байгаа ч гэсэн би өөрөө даанч нөгөө хөвний хичээл байгаа. Тэгээ мөрдийн ядраад байгаа учраас би бод ямар ч гэсэн нөгөө мөрдийнхээ унд оруулахын төлөө гэж бодоод байгаа учраас нөгөө өвлийнхөө авъя гэсэн хүмүүс байгаа юм бол тэр хүмүүс дээр өгөөд байгаад. Надад нэг харамсах юм байхгүй. Одоо яг бидний ард нэг хэсэг хүмүүс ирсэн байх шиг байна тий. Одоо та морь унуулна гэсэн үү? Морь унууд одоо хорхог хийн тэгээд морь унууд хорхог нэг чулуугаа удалж байгаа тийм хийж байгаа өрөөнд жоохон морь унуулна л та. Одоо тань дээр ирж байгаа японочууд юу гэж хэлдэг вэ анх ирээд тий одоо ингээд Япон хүн Монголын тал нутагт морь унуулаа сайхан байж штэ. Ямар сэтгэл илэрхийлэх вэ? Яг нөгөө надтай уулзах гэж зориулаад ирж байгаа хүмүүс их юм байдаг. Тэгээд тал Facebook, блог байна гэдэг ажигаад нэг ерөнхийдөө тэрийг ингэж яагаад ингэж байгаа гэсэн юмнууд ярмаар байгаа. Тэгээ бүр анх удаад мөрөө унж байгаа хүмүүсийг тэгээ мөрийн аялал ганцаар явмаар байгаа гэсэн хүмүүс. Окей. Тэгээ тэр хүмүүсийн тэр манай адуучин мөрий. Нохой байдаг. Тэгээ анх нэг чинь мөрийн анх эрт мөрийн унах гэж байгаа гэсэн мөрдөө мөрийн аялалд ганцаар явмаар байгаа гэд. Оо за. Нэг талтаа тэнэг гэж өөрөө хүрээд ямар ч юм мөрийг зовоохгүйгээр ингэж бүтээ өөрийнх нь зорьсон газартаа очоод аяллыг нэг 95 та ингэж ерөнхийдөө айлгүй байдгийг хангаад мөрөн дээр яваад ирээрээ гэж бодоод байдаг. Мөрийг яаж мадлах юм байгаа? Яаж мөр унахаас илүү мадлах бэлчих, аргамжих, турших. Тэгээ мөрийн дээр гарахын амархан 2-3 хоногийн залуучууд давхиж сурна. Голын юмнуудыг мөрийг яаж амруулах, яаж арчлах уу тий? Яаж амруулах хүнийх нь бэлчих, тэрэн дээр
би өөрөө өдөртөө 100 км явсан гэж бахархах нь гэж дэмий. Улаан хоног явах учраас би ч 22 онд Тэнгэрийн нүүдэж идгээд яваад говийн хэсгийг би өөрөө явсан байсан. Оо тийм үү. Дунд говийн дээс 1500 км болов. Дунд говь юунаас ингэж хэд чөөрнийх нь наанаас эхлээд тэгээ өмнө говь яваад тэгээд өвөр хангаа архангаа тэгээ баян хонгор говьялтай хүртэл яваад дууссан байсан. Оо за. Тэгээ тэр үнийхэн дээр ингэж нөгөө мөрнийхэн дурнуудын мөрд ирсэн байсан. Тэгээ тэр мөрийг говийн дээр ямар завах юм байгаа гэд. Тэгээ зуух үеднийх би өөрөө буугаад ингэж хөдлөх чинь байсан байгаад. Тэгээд нөгөө хэдэн өдөр явж исэн юм бэ? 6 сарын сүүлээр гарч агаад нэг хэсэг үндэсний спортын наадам байсан учраас тэрэнд буцаа ирээд тэгээд дахиад Архангайгийн нөгөө юунаас эхлээд нөгөө баян хонгорын говьялтай хүртэл явсан байна л да. Тэгээ нийт 2 сар гарантайл байсан байгаа л. Бас асар уртцсан. Өдөртөө 60-аас 100 км яваад. Тэр үедээ нөгөө монголчууд жинхэнэ мороор дэлхийн талыг эзэлж ирснийг мэдэрсэн үү? Яагаад тэгсэн байгааг цаашаа үзмээр байгаа. Нэмий цаашаа явчихаар юу байгаа гэж тэгж явсан байхаа гэж мэдэрсэн. Явах юм бол яваад тэгээд эхнийх юм дээр нэг цэгийн барьж агаад бид нарийнх нь дэмжиж өгч байгаа машиных нь машин төрөөдөд явж байгаа дудаг бариад бид нар тэр хүрдээд явах гээд ядраад байсан чи машин өвдөрсөн. Тэгээд машингүйгээр ингээд maaхан чи бархан ч хүнд байгаа учраас зүгээр мишогтой жоохон юмнууд нь ингэж яваад тэр чулуудын гэж байсан байна. Архангайгийн тэйцгийн тэгж яваад байсан. Тэг цагаан сум гээд нөгөө халуун аршааны газар яваад тэгээ цэнкрийн цаана цагаан сувраг гэж нэг байсан байгаа. Тэндээ яваад тэгээд нөгөө баян хонгор хүрдээд нөгөө явсан дээ. Тэр чинь нөгөө яг эхнийхэн шин цэнгэр иймэрхүү байсан байгаа. За гоо явъя гээд. Тэгсэн чинь нөгөө суврагн дээр явсан. Нэг балгасан дээр яваад. Тэгээд тэндээ нөгөө хунсан чинь буруу урууд. За яах вэ гэж унтаад яваад нам. Харсан чи тэгээ мөр байхгүй. Баларсан. Ихтэй уулзсан байсан л та. Тэгээ нохой хамт явсан. Монгол тайгууд нэг хамт яваад. Тэгээ Тэнгэрийн нүдэчдүүд бас уус өвлийнхэн танилцуулах тийм аялалд байж. Би өөрөө мөрд харваа. Тэгээд манай хамт ингэж ахлагч нөгөө чин зөргдөг гэж байгаа. Тэр чинь талын салхичин 100 гэдэг нэг юутай. Тэр чинь бас шунгар бариад бас таагаж. Тэгээ би өөр бас нэг тайг нохойтой байгаад машингүй яваад байгаа гэж бас бүр чулуутай санагдсан. Одоо л явлаад ихтэй. Тэгэж явахдаа одоо Монгол морины онцлогийг та илүү мэдрээ билгүү те? Тий. Гэхдээ бас мадлага бас чухал юм байгаа гэд. Морныхын хөлийг бодох хэрэгтэй байгаа. Ус өвсийг тааруулаад идүүлэх нь идүүлээд амруулахдаа амруулад. Тэгээ тэр энэ амарч байгаач бид нар бас нөгөө машинаар яваад тэр нөгөө янз бүрийн сургуулийн хүүхдийн ингэж ийм байгаа гэдгийг юм хэлээд өгчдөг ч юм уу. Банхарч идэв гэж хүмүүсэн дээр гэж хамтраад юм хийгээд ч юм уу. Бид нар өөрөө нутгийнхээ нөгөө музейнд танилцаад тэр нутгийнхээ өнцлөгийг нь бас судлах гээд. Гоё аялал байсан байна л та. Тийм байна. Тааг гэж одоо анч сүрхийн нохой шүү дээ тий. Тижээж исэн юм та? Тэг удаж байгаа. Удуу юм би байхгүй нэг урдуг дээр ингэж хашцсан байсан. Тэгэхгүй нөгөө бид нар нэг анхаарал нисэл байсан үнийх нь нохойн малыг барчих юм бод сүйд бодно штэ гэж боддог. Тих баг. Тий. Түрүү би нэр асуу гэж дэс. Та нөгөө нэг монгол хүнтэй хамтраад заллуулад нэг хөөрх юм. Тэр гомд л одоо тэр хүн ч одоо ирсэн үү тэн дээр. Байхгүй. Уучлаа байхгүй юу? Уучлах юм байхгүй шүү дээ. Зүгээр эвдрийн гэж юм төрөлцөө тэгээд за та нар ингэж юм хийсэн юмнуудыг бүх юмнуудыг гомдолгүй гэд нийцээ болгоё гэд. Тэгээд би бод яг тэр бод нөгөө зайл гэхээр миний зүгээсээ зайл тэднээс өөрөө авах ёстой юмнууд авсан гэж бодоод байгаа юм бол тэгээд би ч гэсэн тэрэн дээр за яах вэ гэж гомдол. Би ч нөгөө хэтэрхий итгэсэн гэхөө би ч хэтэрхий дураараа байж агаад жаахан ингээд байсан тал байсан. Тэгээд дургүй хөргөсөн байгуу учраас миний буруу
бодож байсан учраас тэрнийхээ сургаалтын төлбөр гэж бодоод байгаа юм. Нэг гомдох юм байхгүй. Яагаад гэвэл надад байсан юмнаас хүн ямаа авсан, хүний аваад дараа нь өхөр авсан, тугаалтай үнэ аваад, тугаалтай үнэ авсныхын дараа морь авсныхын азар гадууга авсан гээд жаахан ингэж яваад байж байгаа нь өшөө илүү Монголд шингэж чадсан бай. Тэгэхгүй байсан бол би бод сүгээрээ ингэж тур операторын дээр гээд өнгөрөөд яваад байсан байх л та. Тэгж явахаас нэг ингэж хугарсан ингэж урам хугараад бүх юмнууд байхгүй бодсон гээд хэн ч гэсэн тэгж байсан чи тэр таадагтан тэр нэг босн би бол нэг заллууцсан гээд гомдсон ч биш. Би өөрийнхөө буруугаа ингэж эмзэг хөдөөж авах юм байгаа гэж сурсан байгаа учраас амьдралын том сургамж. Тэр хөрдөөд амар гоё явсан бит нар. Амар гоё явсан. Анхнаасаа ингэж хуудыг хуугээд хийсэн юм кино хамт Японы киноныхын зохион байгуулагчдын зохицуулт юм хийсэн ч байсан. Амар гоё том тусдын дээр хамт явцсан байсан. Тийм үс гомдохоор илүү сайхан нэг бодоод дурсаад байх юм бол гоё штэ. Тэгээ тэр хүмүүс би ч гоё явсан байгаа, тэр хүмүүс ч гоё яваасаа гэж бодоод байгаа л. Тий. Одоо та ер нь цаашд ямар зорилго тавьж байна те? Монголд дамжиж Япон Монгол хоёрын гүүр болох Гэхдээ энэ хэл урьдчилгын ажлыг хийсэн чи гоё санагдсан. Монголчуудын өв сөүлийнхэн судалгаа хийсэн хүмүүсийн Индия, Японоор ингэж урьдчилъя гэсэн хүмүүс байгаа юм бол тий. Холбогдоор нэрээ тэр амар сонирхолтой ажил байсан. Тэгээ Индия гэсэн боломжийг ингэж боломжтой ур чадвартай авьяастай хүмүүс ингинеэр байна гэсэн Монголын соёлыг танилцуулъя гэсэн юмнуудыг хамтарч юм хийх юм бол гоё юм байна. Бас надтай ингэж хийж байгаа эко ажлынхын те Монгол малчныхаа ахуй амьдралтай танилцуулах морийн аяллыг хамтарч хийе гэсэн юм бол үнэхээр би баяртай хамтарч юм хийе гэж бодод байна. Одоо нэг яг үнэндээ нэг өхөр байхгүй болсон, хүний байхгүй болсон хамтрах хүмүүс ингэж гэр бүлэрээ малчин гэсэн байхгүй бодод байгаа учраас тэгээ энүүхэн байсан хүмүүс бүгдээ тийш явцсан байгаа. Яг хамтарч өгсөн л та. За хүний гаргах хэрэгтэй юм байна гэсэн бол нөгөө за тэгье гэж цаанаас ирж хийж өгсөн хүнч байгаа учраас Гэтэ хамтрагч байгаа залуучуудын илүү боломжтой. Тэгээ тэрийн зуучдаад би бас ашгийг авна. Зуучдын хүмүүсийн хөдөлгөөнтэй яваад байх юм бол илүү гоё юм байна л да гэж бодоод. Зөв. Тэгээ бас өшөө жоохон өмнө ажил өөрийнхөө судалгааныг ингэж нөгөө 15 жилиг хийсэн малаж хүнийх ингэж нөгөө юмнууд нь бас бичмээр юм байдаг. Бас нөгөө морийн аяллын юмнуудыг Монголын Японы залуучууд амар ингэж ганцаараа морийн аяллыг хиймээр байгаа гэсэн жоохон тэнэг зөрөгтэй хүмүүс байдаг учраас тэр хүмүүсийг аюулгүй байдлыг нь хангаж морийнхэн гэж бас эрүүл сайхан за эдшинд хийе гэсэн байхгүйгээр ийм сайн морийг авмаар байгаа гэсэн бахарх бодох хүрдэд морийн тэжээж чаддаг тийм аялал хийх ном гаргаж яалцуулж тийм Тэнгэрийн нүдэгчид янз бүрийн нэг шалтгаан байж байгаа яг гаргахыг манай хэсгийг гаргахаа бодсон юм шиг байна л да. Яахан гэж мэдэхгүй. Тэгэхээр би өөрөө нөгөө тэр зурагчийн чинь зургийн байгуулагчны ахлагчтай ярьж байгаа тэрийг бас Японоор ном гаргаад морийн аяллын нэг хэсэг гээд тэгээ бас нөгөө морийн аялал гэдэг чинь бас тэр чигтээ Монголын соёлыг сурах гоё арга байгаа гэдгийг л тэгээ хөдөж нарч гэсэн өөрийнхөө нөгөө соёлыг мэдж байх хэрэгтэй. Яг зөв. Тиймэрхүү юмнуудыг бол бас нутгийн онцлог гэж байдаг. Тэгээ нутгийн хүмүүс бас амар гоо бид нартай түүх ингэж удаанчлал хийх юмнуудыг гэж зааж өгөөд байсан байгаад тэгээ эхний газрынхан бод шууд бид нарынхаа сэлгийх мөр хэрэгтэй байд бидтэйгээд бид нарыг танилцаад ийм тусал байгаа гэсэн шууд мөр өгсөн залууч байгаа. Тийм ингэж дэм өгөөд байгаа хүмүүсийн дээр баярлалаа гэж хэлхийн тулд яасан гэсэн чи би тэр бол ном болгоё гэж бодоод байна л та. Зөв. Тий. Та одоо энэ хөдөө гэртээ гарч ирээд одоо би ганцаараа ч юм уу эсвэл зүгээр ингээ сайхан морь авнаал байж захта ер нь юу бодогддог вэ тий? За бүх юм дээр баярлалаа гэж талархаад
Нэг хэсэг энэ мөрөд ингэж уржигдэр хүлдэд алга байсан. Бараг дуулууны байхгүй байсан баг. Сандраад миний төрс өдрүүд ингэж яг байхгүй гэсэн юмнууд мэдэрсэн тэр уйлж чаддгүй. Гарч ирэндээ гэж бодоод залбираад байсан байгаад. Тэгсэн гэсэн чинь эндээ зөндөө айлын мөрөд ирээд эндээ нөгөө өвсийг идээд хазаад байгаа нь чимээгээр би сэрдэг. 5 цагаас арай өмнөх ч юм уу тиймэрхүү байдаг. Тэгээд гэрийн онгоднуудаа мөрд байгаа гэж ямар гоё мэдрэмжтэй бэ. Тэгээд хотод унтан гэхээр юм чичнөө нөө халуун устай байгаа, тогтой байгаа гэсэн чинь нам унтаж чаддаггүй гэсэн чинь эндээ ирэхээр нам гэсэн мөрдөд 5 цаг гээд ингэж өглөөс ирээд эрчтэй сэрж болдог гэдэг чинь бол гоё. Яг зөв тэгдэгтэй хөдөө болвол эдээ ирсэн ч гэсэн одоо хамаг ядаргаатай айлгтаад Тэгээ ерөн монголчууд тийм байхаа л гэж бодоо. Тэгээ ерөн хагас бүтээсээ өдөртөө ядаа чи нэг малчныхын найзтэй ингэж оцоод тэднээсийн нөгөө ажлын өдрийнхөө 2 хоногийн ямар маягаар өөрөө орондоо юм хийгээд байгаа гэж тэгч сураад байх юм бол монголчуудын хувьд эрүүл мэндийн хувьд сайн штэ. Тийм штэ. Үнэ байсан үед бүр гоё асан үнэгээ сахаад юм хийгээд зөвөөд гэж байх юм бол амар эрүүл нь сайн бол. Монгол гэрийн тооноор нар тусахыг ажисан шигэ. Эсвэл хаалгаа онгойлгочод тэ гадаа адуу малаа хараад твтчиход. Нар тусдад буусан сэн унтаж болохгүй. За өглөө тэгвэл басаад тэрийнхээ хаалгаа болоо түрүү нөгөө адуу ирснийг харсан гэдэг шиг. Тэр шиг жаргал одоо байхгүй шүү дээ. Тэ нар жаргаад бас үнийг нь бас гоё. Тэгээд ер нь намгүй байгаад огторгойгаа ингэж хараад гоё. Тэ нөгөө дөрөв өнтрэл гээд нөгөө юу байсан шүү дээ. Юу сайхан гээд. Тэр юм шиг бүх юмнууд сайхан юм байна. Өөрөөсөн ч гоё, нарлаг байсан ч гоё. Хамаг юмнууд сайхан гэж хэлээд байгаа бол. Тэр өдөрхлөн сэтгэлийн ер нь монголчуудын сайхан гээд бодоотой юм л та. Бас юу монголчууд биш л дээ. Ер нь нийт дэлхийн дахинд бит хоёрын ярилцлагыг магадгүй үзэж сууж байгаа хүмүүс байна. Дэлхийн дахинд байгаа монголчууд үзэл та юу гэж хэлэх вэ? Үгүй одоо гоё мэдчилгээ дэвшүүлээч те бас. За та бүгдээрээ сайхан надаарай гэд хэлэх юм байна. Айраг сайхан угаад тэгээд л ерөнхийдөө нөгөө энэ мөрийн жил сайхан тий. Энэ сайхан мөрийн жилийнхэн зуныг сайхан өнгөрөөсэй гэж бодоод байгаа. Дэлхийд даяар нөгөө Ерөөх тайван баяжгаад дэлхийд даяар байгаа мөрөд харваачид Монголдо цогдраад тэмцээнгээ зохион байгуулад байх юм бол гоё юм байна л да гэж бодоод байна. Наач сайхан санаа тийм дэлхийд даяар тархаас ирсэн монголчууд мөрөд харваачид ирж тий Монголдо наадмаа зохион байгуулаарэ тий. Тий ерөн бидний зориуд угаасаа тэр юм байна л да. Дэлхийн өвгөн дээр ингэж одоо солонгосчууд нөгөө мөрөд харваагаад бүртгүүлсэн байгаа. Гэхдээ тэднээсийнхэн bod ерөн тасраад байсан. Тэгээ монголчуудынхан ч гэсэн ерөнхийдөө 400 жил хоригдоод байсан морин дэндэн дээрээс харвах юмнуудыг одоо бид нар ингэж нөгөө сэргээж байгаа юмнуудыг ерөнхийдөө морид харваа дахиад бид нар өөрснөө өөр маягаар ингэж бүртгүүлэх хэрэгтэй гэж бодоод байдаг. Тэгээ дэлхийн өвс соёлын дээр ингэж нөгөө оролцуулах тэгээд Монголын улсын наадам дээр гэж эрийн гурван наадмын нэг хэсгэн дээр морд харваага заавал албан ёсоор өрөөсэй гэж бодоод байгаа. Яг зөв. Тэгээд ерөн бүх Монгол залуучууд өгтүүд морд харваан дээр нь хичээгээсэй гэж бодоод байгаа. Хотынхын ч хамаагүй, хөдөөнийхэн ч хамаагүй. Яг морин дээрээс харваж байгаа гэдэг чинь жуулчин дээр бас гэж хэлээд байгаа юм болоод байгаа учраас хөдөө орон нутгийн хүмүүсийн үзүүлбэртэй болно. Наадмын чимээг болно. Тэгээ монголчуудын нэг ялгарх үс соёл учраас тий. Маш сайхан уриалга байна. Тий, морд харваан дээр л хөгжөөсэй гэж бодоод байгаа. Бас Монгол банкрчид. Тий штэ. Таг чидгээ, таг нөхөн дээр гэж юм уу? Таг нөхөөр нэг гөрүүж гөрүү хийх тэр юмнуудыг бас илүү сэргээж. Тэр бас хувлаагааны зурган дээр бас гадаадаг маш гоё. Маш ухаантай хөөрхөн. Эзэндээ амар үнэн хөөрхөн байдаг. Зөрөгтэй, хурдтай, гахалтай нөхөө үстэй тий. Банхарч бас сүүлийн үед дэлхийн дахинд тэмцээн уралдаанд ороод дэжгүй байгаа. Тий, манай хүмүүс үнэхээр амжилттай үзүүлээд байна л та. Тэгээ удахгүй нэг удаан удсын нэг нөхөө судалчийн холбоон дээр ингэж бас Монгол уугал нөхөө гээд тэрийг нэг бүртгүүлэх гээд зүтгээд байгаа. Гэхдээ ямар ч банкрыг бүртгүүлж байгаа дараа нь тайг. Дэлхийд даяар явж байдаг тий. Тэрнийхэн тэргүүн байсан нөгөө баавжи гээд байгаа цэдийн
Тэр хүнийхэн Тэнгэрийн үдчтэй хамт явсан хүнийхэн амдсан байсан. Надад бангарыг нэг хөлгийг өгнө гэд. Тэгсэн чи 2-3 жилийн дараа би ч одоо авахар болно бэлэн болсон гэсэн чинь амар хөөрхөн бэлгэлээд өгсөн байгаа. Үнэхээр мундаг хөөрхөн. Бага мэтэ одоо банхар. Тэг хотод чигээд гордог дээр гөлгөтэй. Банхартай тайгтай. Монгол өвс соёлыг бол бүрэн тээж явна да таачтан банхар тайг морь тарва одоо нэг шуулахуугаар бас тий. Тэгээд биелгээ. Өтөргөө биелгээгээд өөрийн багшийн дээр 2 удиралтан дээр яваад байсан. Тэгээ биелгээж гоё байдаг. Тэгээ нэг морь тарваач чинь улаан утсын нэг тэмцээн дээр орохоор сүүлжийнхэн дээр өөрийнхөө нэг соёлыг танилцуулах цаг гэж байдаг. Тэр үнийхэн дээр бүгдээрээ биелэх ёстой байгаа гэдэг. Бид нар ерөнхийдөө биелгээгээр ингэж бас сурцсан байгаа. Зөв. Тэгээ тэр хөдөлгөөнийхэн бас морин дээр хэрэгтэй болно л доо. Тэг энэ уян хатан байх ёстой шүү дээ. Мөр зарвал ялцчихгүй. Тэгээд ерөн залуучууд тэгж коронавигийн үед ч гэсэн тасралтгүйгээр юм хийгээд зүтгээд онлайнаар хичээх энэ гэж янз бүрээр тасралтгүйгээр хөгжүүлэхин тулд зүтгээд байсан. Тэр залуучуудыг би ч гэн дэмжиж гэж бодоод байна л та. Зөв. За баярлалаа. Монгол өв соёлыг те монголчуудад нь төдийгүй дэлхийд дахинд бас таниулахын төлөө тэгээ тэрний төлөө өөрийн сэтгэл зүрх оюун ухаанаа зориулж яваа танд их баярлалаа. Тэгээ таны зорьсон сансан хүсэл бүхэн саадгүй биелхий өрөөл өргөё. Баярлалаа. Таныхын өрөөлөг дадвар шиг болдгоо. За үзэгчдээ бид монголоор хөрөлтийн ярилцлагынхаа ээлж дугаарыг хүргэлээ. Энэ удаа бид Монгол Horizon компани захирал Урд Монгол компани сургуулийн багш Ямамата Чикатай ярилцлаа. За баярлалаа. Сайхан надараа.